За сайн байцгаана уу бүгдээрээ. Өнөөдрийн хичээлээр бид parent буюу холбоос үүсгэх талаар илүү дэлгэрэнгүй гүнзгий үзэх болно. Өмнөх хичээлүүд дээр бид нэр parent-ийн талаар layer-ийн тухай ойлголтын хичээлүүд дээр ерөөд нэг цусхан бид нар үзээд өнгөрсөн байж байгаа. За тэгвэл энэ удаагийн хичээл дээр бид нэр parent-ийг ер нь яг ямар юм дээр ашиглавал, яаж ашиглавал илүү үр дүнтэй байдаг талаар үзэж судлах болно. За мөн энэ 7 хоногийн дадлага хичээл болох дасгалыг хэрхэн ажиллах талаар мөн parent-тэй холбоотой хичээлүүдийг үзэх болно гэсэн үг. За хэрвээ та нар Illustrator дээр ажиллаж чаддаг бол Illustrator дээр бид ингээд дүрс зураг ингээд зураад After Effects руу оруулж ирэх боломжтой. Illustrator дээр зурсан зургийг After Effects руу оруулахдаа мэдээж хэрэг layer болгоно нь тусдаа layer болж орох учраас аль хэсгээр нь яаж бид нэр layer болох вэ гэдгийг салангад нь тусад нь ингээд зураад бэлтжүүл амар байж байгаа. За жишээ нь багш нь бол энэ ингээд нар болон дэлхий. За тэгэхээр сар гээд ингээд тусад нь 3 layerтэй Illustrator-ын файл бэлдээд хадгалчихсан байж байгаа. За үүнийг оруулахдаа бид нар болохоор After Effects файл import гэж оруулах болон project хэсэг дээрээ 2 дараад за Solar гэсэн After Effects-ийг сонгоод импорттаар. За түүний дараа бид нэр import kind буюу оруулж ирэх төрөл гэдгийг болохоор бид нэр footage буюу зүгээр дүрс альсвал composition гэж 2 төрөлөө сонгож өгнө. За дүрс гэж оруулж ирэх юм бол энэ зүгээр нэг хавтгай нэг цол дүрс болно. За бид нэр layer-ийн салгаж оруулах шаардлагатай учраас бид нэр энийг composition гээд layer size гэж оруулах хэрэгтэй байгаа. Би Illustrator дээр 1980 хэмжээтэй ажлын албар үүсгэж ийдсэн учраас энэ одоо Solar гэсэн composition нөрөө 1920-ыг харьцах нь 1080 гэсэн ажлын талбартаа орж ирнэ. За тэгээд Ctrl K гэдэг энэ тохиргоонуудыг бид нар өөрчилж болно. Аль эсвэл энэ дээр байгаа layer-уудыг copy-дод бид нар өөрсдийнхөө layer руу оруулж ирээд мөн ажиллах бас боломжтой байгаа. За тэгэхээр одоо бид ингээд Illustrator-ын файлыг оруулаад ирлээ. Энд бол нар болон дэлхий сарны layer байж байна. За тэгэхээр бид нэр наран дээр rotation-ийн R үсгээ дараад гаргаж ирээд энд ингээд харахад энийг ингээд 360 градус буюу нэг бүтэн ирэхлээр ингээд тохируулж өгч болно. За үүнийг хамгийн сүүлийн төгсгөлийн гоцороо авчиад за иймэрхүү байдлаар за гэхдээ бидний нар төвд байх хэрэгтэй. Бид нар энийг төрөөний гол руу аваачаад нарыг оруулчихна. За төр зурнуудыг хаагаад бид нар дэлхий дээр нэг эргэлтийн хөдөлгөөн өгье. Энийг үржихэн энийг ингээд 360. За ингээд 360 градусын нэг эргэлт. За мөн саран дээр ч бас адилхан. За энэ дээр нэг гэвчээд өгчөж болно. Жишээ нь шууд 360 градус эргэнэ гэсэн үг. За ингээд харах юм бол дэлхий нар сар бол ингээд бүгд эргэж байна. За тэгвэл одоо энэ дэлхийн өөрөө эргэж явахдаа хэрхэн нарыг тойрч хөдлөх хөдөлгөөн хийх вэ гэхлээр бид нэр тун амархан заавал одоо энийг anchor point-ийг нийслүүлээд авах шаардлагагүй. Хэрвээ anchor point-ийг бид нэр ингээд нийслүүлчих юм бол хөдөлгөөн нөрөө тойрж эргэж байгаа мэт болно. Яг тэгэхээр anchor point буюу зангуун дээр эргэж байгаа учраас. Гэхдээ бидний дэлхийн маань өөр дээрээ эргэх боломжгүй болчихно. За тэгвэл сар бас дэлхийг тойрох хэрэгтэй. Дэлхийг тойрж эргэх хэрэгтэй. Гэхдээ сар бас өөрөө эргэж авах хэрэгтэй. Иймэрхүү тохиолдолд бид нэр яг хөглөөр parent буюу холбоос үүсгэх аргыг ашиглана. За эхлээд бид нэр сараа parent-ийг эндээс татаад дэлхий рүү холбожээ. За хэрвээ та нарт parent нь харагдахгүй байгаа бол энэ дээр дараад column нэгээд энэ parent гэдэг ийм болцсон байж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээдлийн хэсэг баган дээр дараад column руу ороод parent-ийн link гэдгийг дарчна. За мөн toggle switch-ийг бас харахаа мартаж болохгүй. За одоо бид нэр сарыг дэлхий рүү холбож өгье. За тэгэхин тул хоёр аргаар хийж болно. Эндээс шууд дэлхий рүү ингээд заагаад өгч болно. Эсвэл эндээс ингээд дэлхийг сонгоод өгч болно. Мэдээж хэрэг өөрийгөө парентлах боломжгүй. За энэ хоёр бол яг адилхан арга. За эндээс ингээд дэлхийг сонгоод өгч чинь гэсэн. За одоо яах вэ гэхээр бидний сар маань өөрөө дэлхийтэй паренттай буюу холбоотой болчихж байгаа. Тэгэхээр дэлхий ирэхэд сар дагаад ирнэ гэсэн үг. За яагаад ингэж юм гэхээр бид нар дэлхий дээр rotation өгсөн. Энд дээр rotation өгсөн. Ингээд тийм учраас дэлхийн хөдөлгөөнтэй хамт хөдөлнө гэсэн үг юм. За ингээд. За үүний дараа болохоор бид нэр дэлхийгээ нарлуу холбоод өгснөөр нар нь өөрөө дэлхийн өөрөө нараа тойрчно гэсэн үг. За иймэрхүү байдлаар. За одоо энэ эндээс ингээд гарч авах гэдэг учраас бид энийг бага зэрэг жижигрүүлээ. За дэлхийг нарыг бид нэр шууд scale-ийг ингээд багасгахад дэлхий болон сар нь бүгдээ хамт цуг хөдлөнө. За мөн дэлхийг бага зэрэг ойртуулад иймэрхүү байдлаар. За сарыг ер нь өшөө ортуулчих ингээд л хэрэг.
За тэгээ хойдолд нь ямар нэгэн цолонг өгөөд Ctrl Shift Y гэж дараад энийхээ өнгийг бид нэр бас өөрчилчих боломжтой. За иймэрхүү байдлаар бид нэр parent-ийг ингэж холбож ашиглах юм бол илүү үр дүнтэй, илүү одоо бүтээмж сайтай болох байгаа. За үүн дээр нэмээд нэг эффект бид наран дээр өгч энэ дээр effects and preset хэсгээс globe буюу гэрлийн эффектийг өгье гэсэн. Эндээс бид нэр globe гэж хаагаад stylizing globe гэсэн эффектийг за radius-ийг нэмжснээр бид нэр нарны бол ингэж гэрэлтэлтийн радиус нь ихснэ гэсэн. За бид нэр intensity буюу хурц байдлыг жоохон багасгаж өгөөд ингэж өчөж болно. За ингээд бид нар болон дэлхийг хэрэгж байгаа хөдөлгөөнийг хийчлээ гэсэн үг. За одоо багш нэг сонирхолтой нэлийн хүнд файл бэлдсэн байж байгаа. Энэ нь болох юм бол анимашн буюу юм роботын гарын хөдөлгөөний анимашн хийн. Энэ нь болохоор бидний энэ 7 хоногт хийх ёстой даалгавар буюу дасгал ажил байж байгаа. За энийг хийгээс орчих юм бол бид нэр анимашны талаар, хөдөлгөөнүүдийн талаар, keyframe-ийн талаар нэлээд сайн ойлголттой, нэлээд их юм мэдэж авна гэсэн үг. Мөн parent-уудыг хэрхэн яаж холбох талаар бас мэдэж авна гэсэн үг. За тэгэхээр энэ анимашныг бүгдээр ингэ тоглож шарах юм бол энд хоёр хайрцаг байгаа. За энэ хоёр хайрцгийг энэ робот гар эндээс нэг нь аваад энэ дээр тавихад энэ робот гар нь энд тавиад болгож ирээд ингээд дахин давтагдчихж байгаа тийм төрлийн анимашн байж байгаа. За энэ анимашныг хэрхэн хийх талаар бүгдээрээ үзцгээе.